сайн сонсогчдоо Moms Corner podcast-ийн маань ээлж дугаар эхэлж байна. Энэ удаагийн сэдв болохоор ерөнхийдөө хүүхдийн хоол ижилийн асуудлаар бор хоолнд орохоос нь эхлүүлээд хоолнд орсны дараа ерөн хэрхэн шинжиж илтэй нүүрэнтэй хоол хөө энэ хүүхдэд ямар илүү нөлөөтэй гэдэг талаар ерөнхийдөө ярилцах болно. Тэгээд энэ удаагийн дугаарт маань өмнөх дугаарт ярилцсан туршлагатай ээж Сувдаа маань болохоор зочин хөтлөгчөөр оролцож байгаа. За харин дугаарынхаа зочноор ED page, ED group-ийн админ Гантимаа олорсон байгаа. За зочинтойгоо танилцъя. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байцгаана уу? За тэгээд энэ подкастта намайг орж оролцуулсан та бүхэнд маш их баярлалаа. Урьдчилан хүлээн авсан танаас маш их баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр миний одоо хамгийн түрүүнд асуумаар байгаа асуулт юу вэ гэхээр яг одоо нөгөө надад толгойд байгаа асуулт болохоор тэр ахaltaа мөн хүүхдээ яаж юу бор хоолндоо болох вэ гэдэг. Тэгэхээр Гантимаасаа эхлээд одоо битэрээ будааны шүүс ууж эхэлж байгаа болохоор энэний дараа ямар хоол вэ гэдээ ярилцлага эхлүүлчих үү. За тэгээ ер нь бол хүүхэд 6 сар хүрээд ирэхэд бол бор хоолнд ороход ер нь бол бэлэн болсон байдаг. За будааны шүүс өгн таргаар оруулна гэж ярьдаг тийм ээ. Тийм. За яг миний судалснаар ингээ групп ажиллуулад ээжүүдийн бодлыг уншиж байхад бол будааны шүүс өгж оруулах нь бол зөв. Гэхдээ манай ээжүүд маань анзаараад хаад будааны шүүсийг 1-2 удаа өгөөд жоохон дасаад ирэнгүүт нь араас нь тараг өгөөд тэгээд шууд бор хоолнд оруулаад ах шиг байгаа. Миний бодлоор тэгээ бусад туршлагатай ээжүүдийн зөвлөж байгаагаар л будааны шүүсийг эхний ээлжинд 1-2 албах, 2-3 албах, 3-4 албах ч юм уу те өдөрт багаар дасгах байдлаар эхний ээлжинд 7-10 хоног өгөх хэрэгтэй зөвхөн будааны шүүсийг. Тийм. За дараагаар нь яах вэ гэхээр тараг тухайн хүүхдийн сартан тохирсон өөрийнх нь хооллох онцлогтон тохирсноо ногооны нухаш ч юм уу дахиад 7-10 хоног. За түүний дараагаар янз бүрийн будааны зутан, бүхэл бүрийн гуралтай зутан, ногооны зутан ч юм уу тиймэрхүү зутан дахиад 7-10 хоног тэгжиж ходаадыг багаар бэлтжиж бор хоолндоо буюу яг махан хоолнд оруулахтаа бэлтэж өгөх хэрэгтэй. Тэрнээс биш одоо ингээд яг ажиглах юм бол эхлээд 1-3 хоног будааны шүүс өгөөд дахиад 3 хоног тарагч юм уу те нэмэлт юм өгч жаад ер нь 7-10 хоногт шууд бор хоолнд оруулаад байгаа байхгүй юу? Тийм. Энийг ер нь бол яг зөв буруу гэхээсээ илүү яг тухайн хүүхдийн ходаадыг бэлдэх тэр дадал нь бас арай буруу юм болоо гэж бодож байгаа. Тэгээ дандаа таниулах байдлаар, амсуулах байдлаар цатгах бол ямар ч тийм зорилго, тийм зүйл бол байж болохгүй. Ээжүүд маань 2-3 халбаг гингүүт за 2-3 албан юу гэж те гэл 4-5 гэдэг тийм. Тэгээд анх удаага амсж үзэж байгаа зүйлд хүүхэд угаасаа айгу шундаг. Мэдээж 2-3 халбагдахгүй тэгэл идэ гэсэн зоргоор нэдүүлээд ээж болохгүй. Тэр тал дээр нь бас жоохон анхаарах хэрэгтэй байх гэж бодож байна. Надад нэг асуулт байна л да. За юуны өмнө сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Урдны зочин Сувд байна. За тэгээ Гантимаагаас асуухад одоо яг ингээд хоолтонд ингээд оруулаад тасгаад явж байхад хэрвээ харшилхаар эсвэл гизийг нэгүрхээр тийм хүнс ногооны зүйл гарч ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? Миний бодлоор би бол яг эмчит хандах хэрэгтэй л гэж хэлнэ. Яг энэ тохиолдолд одоо тэр ногоо гэдээд тэгж гүйлгээд энэ ногоо гэдээд ингээд энэ хоёр хоорондоо зохицохгүй гэдэг зүйлийг өөрөө яг уншиж одоо судлана гэхээс илүү тэр ер нь Монголд байдаг нийтлэг элбэг ногоонууд ер нь яагаад ингэ харшаад идэв, яагаад ингэж идэв гэдэг бол яг интернет хууч ч юм уу те эсвэл ээжүүдийн сэтгэл дундаас ер нь олж авдаг л да. За одоо маш энгийн тэм зөвлөгөөнүүд байгаа юм л да. Дөнгөж одоо дөнгөж хоолнд орж байгаа хүүхдэд те улбар шоромгийн ногоо жимс өгдөг энэ төр гээл те бид нар мэддэг. Тэгсээ ингээд 6-7 сар үрж байгаа хүүхдтэй бид нар шууд хулуу мулуу хурж байгаа хашлах тийм асуудал байдаг. За тийм энгийн тохиолдол ээж болж байна. За миний бас гол нэг захиад байдаг зүйл
тослог гэхдээ хоньны махта ямар нэгэн нарийн ногоог холих энэ тэр тусмаа хулуу бууцаа хоёрыг тийм холихоор тийм хашил өх магадлал өндөр байдаг. За энэ тохиолдолд бол яг заавал эмчит хандах хэрэгтэй. Ихэнхдээ бол ер нь тууралт өгд юм билээ. Энийг яаж мэдсэн гэхээр манай групп дээр хэд хэдэн ээжнэр биччихсэн. Тэгээд яг тухайн өдрөө эмчит хандаад зөвлөгөө авахд яг хоньны махта бууцааг хоньны махта хулуу хэрэглэснээс болоод хүүхдтэй энэ хашил тууралт өгсөн байсан. Тийм бас мэдвэр штэ зүйлээ шүү. Тэгээд нөгөө шингийн юмны тухайд одоо ер нь бор хоолнд оруулж байгаа хүүхдтэй одоо энэ бодооны зотон бодооны каш ч юм уу тэ эднийх нь завсраад ямар шингийн болгол зөвлөдөг вэ? За шингэн юм гэхээр мэдээж усал өгнө л доо. Тийм. За тэгээд хамгийн баттай амьдралд ойр хүүхэд өдөрт хичнээн грамм шингэн уух вэ гэхээр бас тэр болгон хүмүүс нэг мэддэггүй. Ер нь бол хүүхдийг манай хүүхд ус уудаггүй гэж хэлээ юм хоёр ангилдаг. За ус уудаг гэхээр яг хэмжээнд тодорхойгүй. Хүүхд ч хэдэн грамм ус уугаад байгаа. Тэгээд тэр уусан ус нь яг өөрт нь шингээд тий яг нэг шингэнээ алдахгүй байж чадчихна зөв хэмжээнд үгүй. Хүүхэд их ус ууснаар бөөр яаж ачаалдаг тий усыг унтаасан мөн устаа мó эсвэл яахан сэрсний дараа гинт их ус уух устаа мó тэр зөндөө олон бас шингэн одоо зүйл дээр тийм асуудлууд байдаг юм билээ л дээ. Би бас өөрөө нэг хүүхдтэй олж иж судалж мэдсэн. Тэгээ бас зөндөө олон туршлагатай ажуудаас юм сонссон. За усан дээр болохоор хүүхд килограмм тутамд 50 мл ус уух хэрэгтэй гэж байдаг. Одоо жишээ нь 10 кг жинтэй хүүхдтэй өдөрт нэг 500 мл шүү дээ. Усыг багаар шимэгдүүлж байна. Ер нь бол яг жингэрэл мэдээж нэг доор тийм мэдээж хүүхэд нэг доор их ус ууж болохгүй. Унтахаас өмнө их ус ууж болохгүй. Сэрсний дараа бас маш их ус ууж болохгүй. Усыг бол багаар шимэгдүүлж байгаа л гэж бичсэн байдаг. Одоо бидний ээж ч юм уу те ингээд нөө туршлагатай одоо насаа хэцүү ээж нар маань ерөөхдөө байх уу санал болгодог штеп өнгөрч тогтоодог гэх. Тэгэхээр нөгөө байх уу үгүй зүгээр усаа өгвөл байх уу эмгэлтээр за тийм баахуу цайн дээр гэх юм бол баахуу цай бол димэх Монголд одоо тийм тодорхойгүй тийм нэр шашхан мэдэгдэхгүй хаана үйлдвэрлэгдсэн мэдэгдэхгүй маш олон цайнууд орж ирдэг. Одоо бидний хэлдэг одоо нөө лифтэн цай, аквар цай гэхэд дэлхий дээр одоо маш олон хооронд үйлдвэрлэгддэг. Яг хаана үйлдвэрлэгдсэн Монгол руу орж ирээд байгаа нь бас тодорхойгүй байд юм байна л да. Одоо тийм нэг яг тийм хэдэн бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Дэлхийд брэнд нь бол байгаад байдаг. Тэгсээр нэм жижиг улс орнууд руу яг хаанаас ямар үйлдвэрээр дамжиж ирсэн мэдэгддэг. Тэгээд маш олон химийн өнгө оруулагч, будагч, бодис амт оруулагчтай байдаг гэж одоо мэдээллүүдээр гардаг. Тийм учраас хүүхдэд ер нь л бол миний бодлоо шүү за харцаа байж болно. Хэрвээ зүгээр цайлгал дахиж шингэн харцаа байж болж байна. За тэгээд зүгээр сүүн төрлийн хашилгаар зүгээр юу гэж ярьдаг штеп бид хярам тийм давсгүй зүгээр л устаалцсан тийм цай байж болж байна. За яг баахуу цай бол нөгөө шингэн мэнгэ алдсан үед бол зөвлөлттэй юм чинь. Яг тэр үед хэрэглэвэл зүгээр. Гэтэ бидний өдөр тутмын амьдралд бол баахуу цай маш их байдаг шүү дээ. Гэтэ яг хүүхдэд өгж байгаа тохиолдолд бас жоохон анхаарах хэрэгтэй хэл гэж бодож байна. Тэр байхуу цай өгдөг бол яг нөгөө дээр үе ээжүүд маань яг тэр үед бол маш тийм органик нөгөө нэг Оросын нэг тийм буурчаар байхуу цай байдаг байсан. Тэрийг их зөвлөдөг байсан юм шиг байгаа. Тэрнээс биш бидний өнөөдөр өдөр тутамдаа хэрэглэдэг тий пакеттэй цай бол яг тийм цай биш ах гэж бодож байна. Тий. Тэгээд ер нь одоо ингээд жимс ногооны хэрэглээний талаар эхлээд одоо ямар ногооноос ямар жимснээс оруулах вэ? Хоолнд нь яаж хайлж оруулах вэ гэдэг юм те шинэ жижигхэн алдагдахгүй байдлаар энэ талаар зөвлөгөө өгөөч. За ногоон дээр бол ийм байгаа. Ногоо жимс гэж юм те. За хүүхдүүд ер нь 6 сар хөрөнгөт нь манайхан бол мэддэг усан жимсээр их оруулдаг. Алим, лир, банан тийм хүүхдэд хашил өгдгөө. Одоо биднэрт одоо тоор гэхэд элбэг байдаг. Тэгсээр нэ тоор ч хашил үсгдэг. Тоор, манго тийм цэлцгэр жимснүүд байдаг. Хүүхдэд хашил үсгдэг. За тиймээс нь усан жимсээр илүү их төлхөө өгöd байдаг. Тэр нь болохоор одоо лир,
алим, банан гэх зүгээр нэг энгийн дээр авокадо энэ төр. За ногоонуудаас гэх юм бол амтад төмсийг хамгийн түрүүнд санал болгодог. Хамгийн их нэг хилчлэг өндөртөө тий маш олон төрлийн витамин, тийм минерал, шинжлэх хэлбэртэй байдаг гэж ярьдаг. За хулуу бас байдаг. Хулуу, ногоон хулуу, хулууны төрлүүд бүгд ордог. Гэхдээ хүүхдэд за төмс, амтад төмс өглөө араас нь одоо шууд хулуугаар зарим хүмүүс оруулах гэдэг. Хулуу ч бас нэг хашил үүсгэгч ногоонуудын нэг гэж явдаг. За. Тийм одоо бид нар тэгж ярьдаг ч тийм бол шарангийн мандарин, апельсин, за жилхэн газар тийм яг тэрнтэй адилхан хулуу бас яг хулуунд бас тийм шинж агуулгаддаг. Хашил үүсгдэг бодисдаг. Тиймээс хүүхдэд эхний ээлжинд ногоон хулуу тэгээд амтад төмс тийм ингийн одоо тэгэл гол ээжүүдийн маань гаргаад байгаа нэг зүйл нь ингээ групп дээрээс харж байхад хит ийм групп ингээд тийм сошиал хит хөгжөөд хүмүүсийн хийж байгаа хоол эдрийг хараад нөгөө нэг орох ёстой биш одоо 6 сартай хүүхдүүд шууд ловн брокколин дээр өгөөл одоо хит яарад гэх юм уу хүүхдээ миний хүүхд одоо энийг хизээ идэх бол яах бол ийх бол гэл хараал тэгэл нөгөөдгөө шүү туршиж үзээд ч юм уу тийм хүүхд дээрээ тийм хүүхдэд бол угаасаа тэр цаанаас нь бичээд төгсөд юм нормууд байгаа штэ хүүхэд 8 сартаа тийм ногоо идэн 7 сартаа тийм ногоо идэн гэд бүрийн баар чатууд бол ингээл хаа сайгүй явж байдаг. Гэтэл ээжүүд маань ингээл одоо миний хийсэн нэг хоолны зургийг хараад ч юм уу тий нэг ойтой хүүхдэд өгсдөө бол 9 сартаа хүүхдэд өгөөд ч юм уу эсвэл нэг хит яарад байгаа юм шиг надад санагддаг. Тэгэхээр ер нь нөгөө 4 сартай ээжүүд хүртэл хизэнээс ширэн будааны шигсээ өгч хэлэх гэж асууад хэлсэн байсан. Тийм, тэр бол маш буруу. Одоо жишээ нь харагдаж байгаа яг ингээм амьдрал дээр харагдаж байгаа зүйлүүдээр гэх юм бол одоо юу мөрчингтэй хүүхэд өөрөө хүсээгүй багт нь бор хоолнд нэмэлт хоолнд одоо будааны шүүс, тараг, жимс тий өгж эхлэхэд хүүхдийн хоолны туршлага шууд буурдаг. Дургу болдог. Хоолны туршилгүй байгаа хүүхдийн одоо 60% нь одоо анх нөгөө нэмэлт хоолнд авахта хүсээгүй байх үед орцсон хүүхдүүд байдаг гэж судалгаа тийм байлаа. Тийм. Одоо тэр бол 4 сартай ахт нь ч юм уу 5 сартай ахт нь тийм манай ээжүүд айгу яардаг штэ тий. Одоо зарим ээжүүд маань бас асуудал байгаа штэ өхнийхөө сүгээр цатгаж чадахгүй нэмэлт сүү өгөөд байдаг хүүхэнд цадахгүй тэгэл жингийн дутагдaltaа байгаа л хэлдэг. Яг тийм 4 сартай хүүхдүүд хэрвээ байгаа бол хөхөөрөө хооллоод тэгээ нэмэлт өгж аваагаа л яв. Тэгээ хүүхэд нь яг тий 6 сар хүрээд ингээд түүний ам дагуулж хараад тий одоо ингээл нэг амтлах мөн хит ингээл ажиллаад бүр ягантшгүй байдаг. Яг тийм үед нь хоолнд оруулаад хүүхдийн туршил аягүй нэмэгддэг. Туршил сайтай байдаг. Амттай юм их дуртай болчтой гэж нөө жимсээр тийм энэ дээр бол ингэж байгаа энэ бол яг одоо тийм судалгаа гэхээс илүү олон ээж нарын зөвлөгөөлдөг групп дээр харж байгаа. Тийм би бас харж байсан. Бид нэг тийм пост бичижсэн байхгүй юу хүүхдүүд ямар ногоогоор оруулд ирвэ гэж нэг ээж маань бичсэн. Тэр доор ингээд бараг хилэлцүүлэг маягийн болцсон. Тэгээд ээж нэг би ийм ногоогоор оруулсан, би ийм жимсээр оруулсан. Оруулсан гэхээсээ л зүгээр яг нэмэлт тааландаа орсны дараа төлхөө хэрэгсэн жимс ногоогоо хэлээд байгаа юм л да. Тэгсэн чинь ер нь бол жимсээр одоо тий ээж нэр ингээд алим жигнэд байруулдаг, ухаад байруулдаг, лир байруулдаг. Ингэж орсон хүүхдүүд ер нь хөвчлэн чихэрлэг юмд хэд дуртай нэг амтлах мэдрэггүй яг чихэрлэг талтай илүү хөгжсөн. За яг ногоогоор тий ногооны цутан, ногооны каш энтер идчихсэн хүүхдүүд маань болохоор илүү тэр ногоо нэг яг тийм чихэрлэг зүйлдээ тийм дурлаж яг бүр тийгээ шунаж иддэггүй. Ингээд яг тиймэрхүү тийм судалгаа шиг юм гарч ирсэн бидэд үзээд тэндээс харахад бол хүүхдэд ер нь бол жимсийг бас яг дөнгөж амтлах мэдрэх хөгжиж байгаа хүүхдэд бол жимсийг бол тэр болгон бас хит их өгөөд дими. Яг ногоо нь бол зүгээр юм байна гэдэг харж байсан. Жимсийг тэгвэл хизэнээс өгж эхлүүл зүгээр л одоо за энэ болохоор зүгээр л өдөр тутмын хэрэглээндээ алийг нь төлхөө хэрэглэгээл гэдэг санаа байхгүй юу? Ер нь бол ногоогоо төлхөө хэрэглээрээ жимсийг өгж олно. Гэтэ нөгөө нэг манай ээж нар чинь ийм штэ
би ч гэсэн өөрөө тийм л байсан. Ингээл нөгөө нэг алин байруулаад, лир байруулаад, тэгээл цайны бичээн байруулаад тэгээл нөгөө хүүхд маань шингээ алдаад хахад л бичээнээс болоод байгаагаа ч мэдэхгүй тий. Нэг тийм тэр цайны бичээн яа идэхээр хүүхд одоо нөгөө ээжүүд маань ингээд хүүхдэд гартны юм бариулна гэхээр бичээн их бариулаад байдаг. Тэгээ хүүхдэд зориулсан зөндөө олон төрлийн бичээн байдаг. Хүүхдийн бичээнийг ингээд хазаад үсэх юм бол аюу хатуу. Тэгээ тийм мэрхэд мэрж идэхэр юм шиг тийм байдаг тий. Гэтэл нөгөө нэг юбилейний бүкет гэл нөгөө бичээнүүд байдаг ш тийм үүрэмгийн цайны бичээн тэрэнд маань маш их тус агуулгаддаг. Тийм. Тэгээ тэр цайны бичээнд одоо бидний наяарууд байдаг транс тас гэдэг тий. Тийм тас бол маш их агуулгаддаг. Бид нар тэгээд тэрийг мэдэхгүй ингээд хүүхдтэй аюух таслаг гэхтэй тийм бичээ хэдүүлээд тэр маань ингээд ходоод гэсэн дараад тоснд болосоо шингээ алдаад байдаг. Тийм. Ямар санд өтгөө хац үед нөө бичээ хэдүүлгээд байдаг шүү дээ цаатай. Тий, айгу хурц талдаа шүү тий. Тийм. За тэгвэл ингээд жимс ногоогоо танилцуулчлаа. Олон төрлийн жимс орсон одоо смути ч юм уу нухаш олон төрлийн ногоо орсон цочин ч юм уу хязгаарээс өгч болохгүй. Одоо ингээд нэг нэгээр нь дагнаал явж байгаа шүү дээ тий. Танилцуулаа. Хүүхдийг ер нь бол дан нэг ногоогоор цот гэж явах хэрэгтэй л доо. За 8 сар хөрөнгөт нэг 2-оос 3 ч юм уу тий. Нэг 2 төрлийн ногоогоор цутаа хийх. Одоо жишээ брокколи, лавантач гэж болно. За хулуу лавангийнх ч гэж болно. Тэрнээс ч нэг олон төрлийн гингүүд аюул олон төрлийн зарим биш нэг 4-5 төрлийн ногоо могоо гэж хийцэн байдаг л доо. Тэгэнгүүт нэг одоо зөвхөн энгийнээр бодоход зарим ногоо агуулгаддаг одоо кальц, магний, загны тий төмөр мөмөр юу гэдэг тий одоо тэдгээр нь адилхан өндөр агуулгаддаг бол ингээд өдөр тавхстай хэмжээс ихтрээ авчдаг. За мэдээж энэ мэдээж олон өдөр тавтагдахгүй л ахал та. Гэхдээ зүгээр ер нь ямар нэгэн аливаа ногоо жимсийг хэрэглэж байгаа бол тэр зам цутанд одоо хэрэглэж байгаа л тий нэг 2-оос дээдлэн 3 төрлийн ногоо байх хэрэгтэй байдаг. За 7 сар гараад за 7 сард бол нэг ингээд цутан мотон идээд тий нэг төрлийн цутан ч юм уу 2 төрлийн ногоотой цутан идээд явж байлаа. За 8 сар хүрэхэд одоо яг л нөгөө нэг тий гар уруугаараа мэдрээл хоолыг иддэг. Яг тэр үйлөөгөө ордог. За finger food гэдэг байгаа тий. Finger food гэдэг маань болохоор одоо ингээд нэг хүүхд ер нь ингээд хийхээс үг хөх рефлексээсээ гараад хамгийн түрүү бие мэдэрдэг зүйл бол хоол идэм байна л да. Хоол идснээр амны доторх булчин тэгэл ин залгуур хоолоо ходоод гизгээл цоо шин зүйл орж ирэх тусал бүгд хөгждөг. Тэгээ хүүхдээ өөрийгөө мэдэрч эхэлдэг. За яг энэ үед нь л одоо тэр нөгөө нэг барьж иддэг хоолоодыг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй юм шиг байгаа. 8 сартаад нь яг 8 сартай хүүхэд бол за бор хооллолт тэгээд 6-7 сартаа жоохон ингээд зүв олцохт бол 8 сартаад бол яг миний бодлоор хүүхдийн хоолтын тэр агаан шатны үйл явцын тавигддаг л ах гэж боддог. Юунд дуртай, юунд дургу тий. Одоо ингээд махан төрлийн хоол өгч эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийд ингээд махны шүлэндөө цутангаа хийж өгч эхэлдэг юм уу? Эсвэл махаа бүр маш жижигхэн татаад өгөө эсвэл хэдхэн шигээр томыг хийжээ түүж аваад идэх үү? За энэ цаашлаад нөгөө нэг том болоод ингээд махаа идэх дурггүй ингээд амнаас ингээд түлхэж гаргаж магадгүй болчдөг юм л л дээ зарим хүүхдүүд. Тэгэхээр ямар хүүхдүүд нь тийм болчдөг вэ? Ер нь тийм болохгүй бол энэ махаа ер нь анханаас нь яаж өгөх зохилтой байдаг вэ? Яг тэр махны асуудал дээр бол яг хүүхдүүд бол ялгаж болно. Гэхдээ ээж нар маань бас хит их ингээд юу өгöd байдаг. Тэрэн дээр ач холбогдол өгöd байдаг. Би болохоор ингэж боддог аахгүй юу. Хүүхэд тэр шүлийг уугаад одоо тэр махнаас гарч байгаа шүлийг амин димийг авч л байгаа юм чинь заавал тэр махыг идээд те ингээд зарчлаад идээл ходоод гэсэн ингээд заавал нөгөө ингээд хэрчсэн том том ирсэн мах цахаа хэлэх гээд байдаг шүү дээ. За яхав 10 сар хүртэл харсан жишээ 10 сар хүрээд хүүхд угаасаа нөгөө ингээд гарт барьдаг хоолонд идээд ирэхээр ер нь бол бөөрөнхийн нөгөө нэг котлетын мах энэ төр байдаг шүү дээ. Барьж иддэг. Хүүхэд барьж иддэг хоолыг аюул сайн өөрөө оролдож иддэг байхгүй юу? Одоо жишээ нь бид нар ингээд аяхтаа шүлтэй хоол байлаа гэж бодоход ингээд халбатаад амруу нэгээд өгөхөд нэг өөрөө бариад идэхэд нэг өөр. Манай охин гэхэд одоо жишээ нь би ингээд нэг шүлтэй хоол игээд яг ингээд махаа ялгадаг. Тэгсэн хэрнээ яг ингээд өөрт нь зүгээр барихаар ингээд бууцны мах ч юм уу эсвэл битэр ингээд ногоотой котлет аяг хөддөг гэсэн л та 10 11 сартаа тэгэнгүүт өөрөө тэрийгэ бариад аяг дуртай иддэг шүүсэн бүсийн сараад.
Ер нь одоо мах иддэг хүүхдүүдийг ч гэсэн анзаарах юм бол тийм штэ. Хаврыг ингээ бариулахаар шүүсийн сараад байдаг. Ингээд идэх хүсэл байгаад байдаг. Тэгсэн ингээ хоолны хэр иддэг. Тэгээд яг ийм тохиолдолд миний зүгээс гэх юм бол яг хоолныхоо шүллийг идээд тий тухайн мах орсон л юм чинь тэр махны амд шимд тэгээл тэр хэрэгтэй тэр шүлэнд нь бол янз бүрийн хэрэгтэй амин юмуд нь агуулгаж байгаа шүү дээ махны төмөр уураг гэнтэй тэрийг бол идчихлээд 10 сар хүртэл нь харцнаад за тэгээд 1 сар ой хүрэхэд бол хүүхэд бол махцахыг бол ингэж ялахгүй иддэг байх хэрэгтэй. Тийм учраас би бол маханд нэг тэгэж ингэж манай хүүхэд идэхгүй байна, тэхгүй байна яарад хэрэггүй болов гэж бодож байна. Миний хүүхэд ч гэсэн яг л тийм байсан. Одоо манайхан ой 2 сар мар хүрээд маханд бол айгүй сайн болсон. Гэтэ заримдаа одоо яг юунаас ч болтын тийм махаа ялгаад л байдаг. Гэтэ тэрийг нь би за махаа ялгачлаа гэж нэг тэрэнд очих бодлоо өгдөгөө. Манай гантагмаг охин айгүй сайн иддэг болохоор манай ээжүүд яг тийм болох гэсэн гэж айгүй хүсдэг байхаа. Ер нь зажлууртай хоолыг хэдэн сараас өгвөл айгүй зүгээр өгдөг вэ? Манай ээж нэр ихэнх нь блендер дэж нухарчлаад өгөөд байдаг. За одоо нөгөө нэг ингэж яриад байгаа шүү дээ 8 сар хөрөнгөт нь гартны хоолыг бариул гээд тэр чинь мэдээж блендерцэн хоолыг барихгүй шүү дээ. Одоо нөгөө нэг джинс ногоо ч юм уу тий тэрийг ингэж бариад тий ер нь гарт баригддаг тэр finger food хоолыг хүүхэд заавал 8 сартаа одоо тэрийг ингээд даваад гарах хэвээр. Тэрийг хүүхэд болгон ээж болгон хүүхэдтэй туршиж үзэх хэрэгтэй. Тэрийг юугаар турших гэхээр ногоогоор. Одоо тэ брокколи, луу муу ингээл мэдээллүүд яваал байдаг нэг хүмүүс анзаардгүй. За ингээл баг явж л байдаг тэ. Ингийн зөв ч юм уу буруу ч юм уу хүүхэдтэй биеэр ногоо охин зөв ч юм уу буруу ч юм уу. Нэгт хүүхдийн харааны хөгжилд нөлөөлдөг. Олон өнгийн ногоог хүүхэд харж таньж мэддэг. Ийм өнгийн ногоо ийм амттай тийм байна. Тэ? Ловон гэдэг чинь ийм юм байна. Брокколи чинь ийм юм байна. За тэгээд хүүхдүүд маань гараа мэдэрдэг. Энийг ингэж барих хэрэгтэй маань ингэж бариад идүүл юм байна. Алгаараа нүүрэндээ наах юм уу? Базаад идэх юм уу? За тэгээд зажлах явцудаа л ногоогоо одоо хэрхэн яаж яахаа гэдэг ааш тэ боловсруулж бэлтгээгээд одоо хит блендерцэн хоол хүнс гэдэг байгаа. Блендерыг бол ашиглах хэрэгтэй. Тутам бусад зүйлүүдэд бол гэхдээ одоо бүхэл хоол идүүлж сурах гэж л байгаа л тий одоо нэг яг туршилтуудыг бол хүүхдүүд дээрээ бас хийж үзэх хэрэгтэй. Бас ээжүүд нь жоохон зоригтой байх хэрэгтэй. За бүхэл хоол идүүлж сурах гэж байгаа хүүхдүүд бол будааны цутан хамгийн зөв санагдтай. Шар будаа луунгийн цутан өгөөд үз. Шар будаа ч бас маш жижигхэн ширхэгтэй шүү дээ. Хүүхэд зарим хүүхдүүд шар будаач амнаас дэлгээд гаргадаг хүүхдүүд. Дараа нь цагаан будаатай тий гой цутан эсвэл нэг сүтэ будаа энэ төр нөгөөд үзээд. За будаа ер нь хамгийн зөв санагдсан надаа. За тэрний дараагаар гоймонгуудыг одоо нэг яг хүүхдийн зориулттай хүнсний гоймонгууд байдаг. Тийм жижиг ширхэгтэй гоймонгуудыг өгөөд үзэх хэрэгтэй. Хүүхд гоймонд маш их дуртай байдаг. За гоймон идэл ер нь мэдэгддэг. Бүхэл хоолнд орох гэж байгаа хүүхдээс гоймонд хаах нь чадахгүй хүүхдүүд нь чаддаг хүүхдүүд нь бол 2 3 хазаад залгина. Тийм. Будаа бол яг бүхэл хоолнд орох гэж байгаа хүүхдэд хамгийн тийм зөв арга юм болоо. За тэгээд гой мэддэг хүүхд чинь тэгэл гурилтай шүлмэл гэл тий. Манай охин бол 10 сар хүрэл будаатай хурааны дээр будаа аягүй сайн иддэг болсон байсан. Би бүр аягүй сайн санаж байна. За тийм болохоор ээжийн ууггүй туршлага ууггүй тийм хичээл зүтгэл бас аягүй хэрэгтэй гэдэг юм байна. Тийм яг хоолнд бол өстой ээжүүдийн л авахалжсан ба шаардна да. Тийм тий. Гол нь нууц биш бол за гол нь ээжүүд маань яг маш гоё тийм мэдрэмжтэй л байх хэрэгтэй шиг надад санагдаад байдیں۔ Одоо миний бичсэн постыг уншаал өстой ингийн байна гэл тий нөгөө болоог байгаа хүүхдтэй янз юм өгөөл нөгөө хүүхд маань хаал хоолоо молоонд нь тэгэлдэл эсвэл гизгүй зэн боловсруулж чадахгүй гэл өтгөн шинээр нь бүхэл мөхлөөрэ гарна. Тийм учраас ээжүүд маань энийг үзээд энийг уншаад одоо миний энэ ярьж байгаа яриаг сонсоод янз бүрийн тушаас илүү миний хүүхд чадах илүү ийм юм чадах илүү за ийм сартаад ийм юм чадах юм чинь эхлээд энээс нь эхлээд үзьегээ тий бас маш олон мэдээллүүдийг өөрсдөө гоё хайж авч уншдаг байгаасаа л гэж хүсэж байна. Тэгээд бас нөгөө хүүхдийн дуртай дурггүй хоол гэж бас байдаг л үү тий. Тэр хүн болгон адилхан
нэг хоолыг Тийм. хөнгөө дуртай Яг гэдэг үнэ. гэж байхгүй шүү Аа. дээ. Тийм. Тэрийг бас хэн мэдгүй хэрэг ээж нь л мэднэ. Тэр хүүхд өөрөө ч мэдэхгүй. Тийм. Одоо жишээ нь манай охин өвдлөө те хүүхд зөндөөл өвдөнд ханиа дүрн янз бүр олон тэр болгоно хоолны туршил үргэлж буурж байдаг. Тэгээд тэр үед нь заста гадагшаа одоо аваад олон цагаар явхад яг баараагүй техник хоол байдаг аахгүй хүүхдэд заавал яг тэр хоолыг мэддэг. Өвдсөн үед нь хийгээд өгчдөг. Гадуур олон цаг аваа явхад хийгээд өгчдөг. Тэр хоолыг мэдэх хэрэгтэй. Бүр ингээд яг юунд дуртай нь тий ямар төрлийн махан дуртай. Дахианы махан идэх гээд байна уу? Хамгийн махан дуртай, нөхрийн махан дуртай нь шүлтэй хоол идэх гээд байна уу тий? Ямар өнгийн ногоог илүү сонирхож идээд байна. Одоо манай охин гэхэд хүрэн манжингийн яг тэр ягаан өнгө нь агуу дуртай байгаа байхгүй юу? Тэгээ гомонд агуу дуртай. Би тэг гадуур аваад хамаал хүрэн манжинтай гомонтой хоол игээд аваад гарвал заавал идэнэ. За брокколины цутан ч юм уу нэг тий ингээд саунд нь халуун байдаг саунд нь хийгээд аваад гарвал заавал идэнэ. Тэрсээ татгалцдаг хоолыг бас заавал мэддэг байх хэрэгтэй юм шиг надад санагдсан. Тэгэхээр нөгөө одоо ингээд finger food-д орчлоо те хизэнээс юу харддаг барьж сурах хэрэгтэй гэсэн хөгжүүлж эхлэх зүгээр бай. За энэ нас агуух асууддаг те хүмүүс ингээд хүүхэд бид нэр ингээд хүүхдээ хит бүзэлөө хит ингээд чадахгүй гэж бодоод эсвэл хит асгаж цутгахаас найгаад ч юм уу хүүхд дээрс албаг өгдөг. Хэрвээ анзаардаг бол манай охин бол халбаар маш мундаг иддэг. Маш багасаа халбаар аягүй сайн идэж зарсан. За энэ дээр бол би нэг зүйлийг заавал ярих гэж боддгийн. Ер нь надаас зөвлөгөө авч байгаа миний сургалтанд ч юм уу те ирж сууж байгаа хүмүүстэй энэ халбагны талаарх нэг зүйлийг заавал ярьдаг. Би 8 сартаа жирэмсэн бахта төрхөөсөө сарын өмнө нэг хичээнд очиж байсан юм л да. Тэнд болохоор тэр хичээн маань том хүү нь 3 настай. Тэгээд яг баг охин нь ой 2 сартайсан. Тэгээд манай тэр их болохоор намайг ирсэн гэдэг агуу гоё ласаны өгжсэн. За тэгээд ласаны чи ямар бол илээ те. Халбах сэрэмээрээ хутга матга гэлтийн айгүй ажиллах те. Тэгээд бид ингээд сууж илаа л та. Тэгсэн чинь нөгөө нэг баг охин нь ширээн дээрээ суудсан. Тэгсэн ингээд тэгээд ингээд ээжийн зүгээр ласаны ингээд зүгээр л ингээд нэг хүүхдийн порцоор ингээд урд нь тавьсан. Тэгсээр нөө өөрөө томьёогоо ингээд араас нь хооллоо яваад байдаг. Тэгсээр нөө 2 сартай охин нь бүр ингээд сэрэгээрээ нөгөө гомонгоо таслаад тэгтээ ингээд зоож амруугаа авч хийж идээд 2 сартай хүүхдтэй. Би бүр гайхаад хүүхд ингэж идэдэг юм уу гэсэн чинь тийм дээ. Тэ манай дэрэгч надад бүр яг захиж хэлжсэн. Том хүүгээ болохоор хит бөөцөлөд чадахгүй гэдгээс нь яагаад ингээд амруу нь халбагдаж ицээр хагаад одоо ингээд дүүгээсээ долооноор байдаг. Ингээд яг хоод идэж байгаа үед ингээд дандаа дарааж явж эсвэл ингээд өөрийнхөө дураар хоолоо иддэг. Тэ ширээ мөрөн дээр суудаг. Ингээд Google-тэйгээ үзэж явахдаа тоглож явахдаа ч юм уу хоол молоо идэх гэдэг. Тэгтэл нөгөө охин маань яасан байх нь те яг ширээн дээрээ суугаад хоол идэг юм уу яг ширээн дээрээ суудаг. За тэгээд шүлсвчээ зүүн. Тэгээл нөгөө халбах утга сэрэг ханг нь болол иддэг аюу хөрхөн мундаг. Тэгээд би тэрийг аюу ихт туршиж үзсэн. За 6 сар хүрлээ охин маань суудаг боллоо. Аюу сайн суугаад нуруу муруу аюу гайгүй болсон. Гэтэ бас яагаад яг 8 сар хүрчиж ширээн дээр суудаг гэсэн байсан. Тэгээ яг 8 сар хүрэхэд нь яг нэг зориултын хүүхдийн ширээн дээр суулгаад хоолж эхэлсэн. За тэгээд 10 сар хүрэхэд нь халбыг яг өөртөө зориулж гартан бариулж тэ. Хүүхдэр нь ингээд ээж нь ингээд урд нь суугаад амруу нэм ингээд халбадаад өгöd хаар аюу сонирхоод байдаг шүү дээ тэ. Ингээд 6 сар 7 сар гэл яг тэгж сонирхолж байгаа л 8 9 10 сар гэл ер нь гартан өөртөө нэг халбаг заавал бариулах хэрэгтэй. Хүүхэд эхлээд тэр халбыг зөв юу юм болоо тэ ингээд барайл нэг юм тий зүгээр ингээд сонирхоод мэдээж ингээд хүүхдийн юм чи аюу гой өнгөтэй дээ шүү дээ сонирхоо. Дараа нь тэрийг ингээд хутгадсан байна гэдгийг мэднэ. Энд чи ингээд хоолрыг хутгадсан ба штэ гэдэг. Дараа нь хүүхэд ээжийн хам руу их гэдэг. Ингээд би өөртөө юм халбагдаж буцаад ээжийн хам руу их гэдэг. Тэгээ энэ ингэдэг зүйл юм байна гэдэг. Дараа нь өөрийнхөө хам руу идэг. Тэгээ амаа олдог. Амаа олох гэж бас аюу боддөө шүү хүүхэд те. Манай охин бол ой хүрэхэд амаа ер нь олцдог. Тэгээ нэг асгад цуцгаад ингээд нүүрлүг бол тхүүлээд идэг гэсэн. Би тэр 10 сартаагаас халбаг барсан. Халбаа барайл хоолоороо хутгаал тоглол асгаад тэгээл би өөрөө бас тусдаа нэг халбагтай яг амруу нь халбагдаж өгдөг. Яг 2 халбагтай хооллдог гэсэн л та. Ер нь 10 сартаагаас их зүгээр юм лээ. Тэгээд яг 4 сарын хугацаанд тасралтгүй тэр халбах хэрэглэснээр 2 сартаа зүгээр л өөрөө иддэг болчихсон. Өөрийн тань ярьсан түүхийг ярьсан чинь яг миний дүр санаанд орлоо л да. Яг ингээд том хүмүүс надаа 3 настай тэгээд яг өөрөө идэх тал дээр
тийм бүтээлч биш. Тэгээ бас жоохон залхуудуу тийм байдаг. Охин маань болохоор би баяг багаас нь биеийг даалгаад яг ингээ хэдүүлээ сургасан. Одоо бол ингээд баг ахаасаа илүү ингээ халбага айгуу сайн барьдаг. Тэгэхээр би нэг сэтгэл зүйчийн хэлжсэн хүүхдтэй зүгээр л итэг чадахгүй гэж хизэж битгий бод. Битгий эргэлз зүгээр л итэг гэж хэлжсэн. Тий. За одоо ер нь хооллоод ингээд сурчсан. Тэгээд нөгөө нэг ээжүүдийн бас айгүй их асуудаг асуулт бол нөгөө хоолны дуршил гэдэг. Тэгээ хоолыг нь яаж дуршлыг нэмэгдүүлэх үү? Ямар витамин өгөх үү? Яавал миний хүүхэд иддэг болох уу гэдэл зөндөө асуудаг. Энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ? Би бас оруулсан постыг нь уншсан. За яг миний л бодол шүү. За энэ болохоор ингээд сонсож байгаа ээж нартай хандаж хэлэхэд за хүүхдийн дуршлын тал дээр бол ийм хүүхэд хоолноос уйддаг. Одоо манайхан бол мэдэн тий гурилтай шүл бантан будаатай ураг хуушуур ингээл нэг гурил мах будаа ингээл өгөөд байдаг. Хүүхдээс уйдаж эхэлдэг. Уйдсан хүүхд яг туршилт мэдээж бага дураал. За хоолтонд цаг нэгдүгээр хамгийн чухал. Хоёрт нөгөө нэг бүтээлч ээжийн тэр бүтээлч байдал хүүхдэд тэр өстой шимт ижээлийг тэр хоолыг ингээд өгж явах одоо үйл явц нь маш зөв. Тэгээд ингээд хүүхдэд үргэлж тийм гоё одоо юм орчимтэй тий өөрхөн дуртай хоолыг тийм зөнгөлөгөөс л өөрхөн гоё дуртай хоол ингэж хүстэй юм шиг байгаа. Тэгээд одоо тэгэхээр ээжүүд маань надаас ингэж асуудаг байхгүй. За тэгээд за ногоо өгөхгүй байлаа гэд тий би одоо нэг бууз будаад орохсноор ингээ хүүхдтэй буруу хооллоод байгаа мó гэж асуудаг. Яг энэний цаана хүүхдийн дуршил тэгээд тэр одоо зөвхөн хоолыг идэж тий одоо нэг одоо хүлээлт нахгүй яг гой хоол идэх нь. Тэгтэл тэр хүлээлтийг байхгүй болгоод тахаар ингээд туршилт буураад байдаг. За тэгэнгүүт ийм асуудал гарч ирж байгаа. Одоо ингээл Америкээс янз бүрийн витаминууд их болгодог болсон. Тархлаа дэмжих юм уу тий тархлаа дэмжих өсөлтийн витамин энэ төргээд энэ дээр одоо ямар арга хэмжээ авах вэ гэхээр бид нар маш олон төрлийн шимт хичээлтэй ногоо идснээр тэр витаминыг уух ямар шаардлага байхгүй. Бидний идж байгаа бүх тэр ногоонууд дээр тий төмөр, кальц, магний бүр одоо тий маш олон төрлийн тийм шимт хичээлүүд байгаа. Тэрийг бол авч чадчих байгаа. Тийм хүүхдэд заавал тэгэж витамин өгвөл би бол ингээд ногоон дохны гайгүй дуртай болох юм дээр витамин дээр ерөөсөө санаа зовдгоо. Тэнгүүд ээжүүд маань өөрөө нэг тийм янз бүрийн бүтээлч хоол молч юм уу те тийм хийж гол шууд витамин өгчдөг. Бас энэ нэг талаараа жоохон буруу юм болов уу гэж хардаг. Өдөрт ер нь одоо хүүхдээ яаж хооллолтвол авах ёстой, цохих ёстой одоо шимт хичээлээ авч чаддсан бол за тэгээд нөгөө зарим нэг ногоогч нь хит их буцлахаар бас шимт хичээлээ алдчихдаг гэж яриад байдаг те. Хүүхэд одоо би хэлсэндээ сая хүүхдийн хоол бол дандаа хүлээлттэйдэг гэд би одоо ямар хоол идэх бол ээж маань хизээнэ хоолох бол гэсэн тийм хүлээлттэйдэг. Яг тэр үед нь одоо ямар гой тий өнгөлөг гой ногоотой тэгсэн хэрнээ бас би хужаа одоо тэгэл янз янзын тийм физиотизмээс ногоо бас хэрэглэмээргүй байдаг. Гэтэл манай Монголд аягүй цөөхөн төрлийн ногоод би тэдрийг яаж гой баяжуулж хоол идэх үү гэж боддог байсан бол одоо хоол зүйч гээд одоо мэрэгчлээ хүмүүс байгаа шүү дээ одоо. Тийм хүмүүсийн сургаалт семинарт сууснаар тэрийг яаж эрүүл аргаар өгөх вэ те би ингээл хичнээн мундаг гой хоол ингээл өөрөө бүтээлчээр бодол хийгээлээдэг гэтэл ингээд шимт хичээл нь алдагдаад байт юм болов гэсэн чинь за одоо луун ч юм уу те одоо нэг луунг аль бүр жишээ нэг хүмүүс тэгдэг байхгүй луун хит их буцлагснаар одоо нэг БЦ витаминууд нь алдагддаг гэдэг эсэргээрээ одоо луунг их буцлахад БЦ витамин одоо ингээ байхгүй болчихлоо гэхэд А витамин илүү ингээ өндөр олж идэх юм уу те. Тийм. Одоо ямар бүх төрлийн ногоо тийм байт юм байна л да. Хөлдөөх, гисгэх, хатаах энэ үйл явцад зарим нэг төрлийн шимт хичээл нь байхгүй болж байгаа зарим буцаад уруул дараад нь илүү ингээ гарч ирж байдаг. Тэрийг нөхөж авдаг. Тийм учраас одоо тэр нэг хоол зүйч азаа гэд те одоо би бол тэр хичээл маш олон сургалтууд сууж ирсэн. Зохион байгуулах. Тэр сургалтын зохион байгуулах багтнаас ажиллаж байсан. Тэгээ тэр хүний одоо зөвлөгөөг сонсоод л одоо ийм байгаа байхгүй. Ер нь бол ногоог идэх нь л чухал. Тэ? Тэндээс идэж тэр шимт хичээлийг авах нь чухал. Хит болгосон байна уу? Одоо хиттэй болгоогүй ч юм уу те. Тийм ногоонд бол одоо маш олон төрлийн шимт хичээлээдэг. Тэрийг бол авах нь чухал гэж сонсон. Тэгээ тэрнээсээ хойш ер нь бол хүүхдтэй те. Тэгтээ бас их нэг зохистой хэрэглээ гэж орчтой луун одоо хэдэн минут буцлахгүй. Брокколи хэдэн минут чиг нөхөн тэр гээл бүгд л байгаа шүү дээ. Одоо ногоон хулуу гэхэд маш хурдан болдог те. Тийм хаш маш гэл маш олон төрлийн ногоонууд байгаа.
Тийм тэгэл яг тухайн цагт тохируулаад хэрэглэх хэрэгтэй. Тэрнээс хит туйлшраал гэдэг шүү дээ. Тэ ингээд одоо ингэжүүл болохгүй одоо ингээр ингэ шинэ хичээл нь байхгүй болчлоо ч юм уу. Тийм юм бол байхгүй байх гэж бодож байна. Маш ихтэй мэдээлэл байна. Тийм байна те. Биний бараг сэтгэл санаа айгүй амарлаа. Харин тийм зуртай хийж өгөх гэхээр яах юм бол ногоог ингэж чамд. Тийм. Одоо ингэдэж штэ зарим ногоонууд болохгүй ангууд ингээл 20-30 минут болонгууд ээж нар бас дэлгэр унаад байдаг байхгүй юу? Тэ одоо за одоо ингээл үгүй доо гэл тэ. Үгүй л юм бэлээ шүү. Подкаста эхлэхийн өмнө л бид танилцах хэрэгтэй байсан бахал та. Манай гантигма группээ хизээ ажиллуулъя гэж шийдсэн бэ? Ер нь яагаад групп ажиллах болсон бэ? За групп маань айгүй хөөрхөн энэ группийг болохоор би ерөөсөө ингэж олон мянган ийм гишүүнтэй ийм групп болно гэж юусэн бодоагүй. Би чин охиныгоо 22 таа гаргасан. Гэхэр чин тийм одоо 2 жил 22 таа. Тэгээд яг 22 гэдэг чинь яг л нэг найзууд маань бүгд надтай ажиллахын төрөөл баахан шинээжүүд. Би яг найзууданд арай нэг айгу хоолнд хийчихдэг нь аахгүй юу? Ер нь л. Тэгээ яг өдөөд түрүү жилийн өдөөд нөгөө ногоо хөлдөх болоод би бас айгу олон төрлийн ногоо хөлдөөжсэн. Тэгээ яг нөгөө ногоо хөлдөөсөн постоо оруулах гэж чинь бүгднлөө нь ингээд чат мат явуулах аюу хэцүү санагдаад групп нэгээд нэмээд за энэ дээр ингээд оруулж та нар ингээд ороод харчаалаа гэд. Тэгэл нэг 10 хүнтэй л групп байсан. Тэгэл тэр маань одоо ингээл манай найзуудын найзууд нэмгээл нэмсэн чинь ингээл 100 200 гарсан. Тэгээ би тухайдаа бодож байсан. Яа надаа ингэж явсараа 1000 хүнтэй болох юм биш үсттэй гэдэг. Одоо итгэж чадаад. Итгэж чадаад тэгэл 1000 хүнтэй болсон. Тэгээжсэн чинь л нэг мэдсэн чинь л 4000 гишүүнтэй болоод тэгээд ихсэн чинь бас 4000 гишүүнтэй группийн админ гэсэн чинь би өөрөө жоохон бас туршлага мотоод групптэй жуултаад байгаа юм шиг санагдаад. Тийм хүмүүс намайг айгүй сонирхоод миний хоолондыг сонирхоод байдаг. Тэгсээр би өөрөө нэг тийм бас юу биш байгаад байдаг. Ер нь бол манай группийн ээж нэг намайг ийм гоё хоол хийлгдэг болгосон юм болоо даа л гэж бодод шүү дээ. Юуны өмнө нөгөө нэг хоббигоороо маш гоё ажил эрхлэх болсонд нь баяр хүргэе. Харин тийм баярлалаа. Маш их баярлалаа. Харин тийм. Тэгээд нөгөө нэг энэ яг зүгээр хоолтой холбоотой биш л дээ. Зүгээр ингээл гэрт суугаа ээж нартаа ингээл хоббигоороо маш гоё ингээд ажил эхлүүлж байгаа тийм сэтгэлээсээ хуваалцаач. Би саяхан нэг найзтайгаа уулзаад тэгээд найз маань одоо хэлжсэн. Манай намаанагийн найз одоо энийг сонсгоо хаа. Тэгээд тэр найз маань болохоор надад ингэж хэлжсэн л да. Эмхтэн ингээд одоо ямар нэг ингээд тий ингээд зөв буруу зөв мэржлээ сонгосон ч мэддэхгүй буруу зөв ингээд амьдраад байгаа ч мэддэхгүй ингээд аягүй олон цаг хугацааг тоолдог. Тэгсээр нэг яг ингээд ээж болоод ингээд нэг 2 жил гэртээ суугаад яг өөрийгөө олж авдаг. Яг ингээд өөрийгөө олж авч таньдаг. Би ер нь юу чаддаг хүн байсан юм бэ? Тэ? Ер нь би тэгээ яг тэрийг бодонготыг бодож байгаа байхгүй. Ингээд л хүүхдээ хүлээд ч юм уу тэ. Эмэгтэйнд нөө ганцаараа цаг зав аяух гардаг. Хүүхдтэй хойлох нь хаа. Тэгээд хүүхд маань унтаад өгөхөд ингээд тэ бас ингээд бодоол хүлээл хитж хаад ер нь юу чаддаг хүн юм бэ тэ? Эсвэл яг тухайн мөчөд би юу илүү их бодож чинь тэ? Нэг ийм юм хийчихсэн, ингэчихсэн ингээл би бол одоо бодохоор хоол бодож байсан юм шиг байна. Яг тэр мөчөд. За ямар хоол хийх вэ? Юу авч яаж хийх вэ гэж бодож байсан хүн. Тийм. Юу хийж яаж ийм хоол хийх вэ гэж бодож байсан юм шиг байгаа. Тэгээ би тэр найзынхаа тэрийг үг сонсчод нэрээ ямар гоё өнөө үгүй те. Хүмүүс ер нь яг тэгтээ ээж болоод ингээ өөрийгөө олж аваад ингээ мэрэгчлээсээ шаал өртөс хөндлөө ажил мэл эхлүүлсэн зөндөө ол ээж нэрээ те. Тийм учраас гэртээ суугаа ээж нартай хэлгээд энэ 2 жилийн хугацаанд өөрийгөө олж аваарэ. Тэ одоо өөрийнхөө ажил мэргэжилтэд сэтгэл дундуур явдаг ч юм уу эсвэл би арай нэг өөр төрлийн хүн байсан юм болов ч юм уу тэ тэгж боддог бол энэ бол яг өөрийгөө олж авах тэг хүүхдтэйгээ маш гоё цагийг өнгөрөөх хүүхдийнхээ бүх дадал зуршлыг маш тийм гоёор эргээр яг та өөрийнхөө гараар бүтээх тэр 2 жил гэж хэлмээрээ. За эргээд нөгөө хоолтынхаа асуудал руу ороход за ер нь өдөр хүүхдүүдэд яаж хоолж байгаа вэ? Өглөө өдөр оройд яаж хоолцсон? За тэгээд авах ёстой шинэ жижиглийн яг ямар хоолоор бүртгүүлж нөхөж чадчих байгаа вэ? Манай хоёр туршлагатай хийж үзүүлж. За надад хамгийн их яг энэ хоолтон дээр нөлөөсөн зүйл бол Биби Өско гэдэг ном байгаа. За энэ дээр хүүхдийн хоолтыг бол би ойлгохдоо хүүхдийг өдөрт 4 удаа хооллох хэрэгтэй байна. Францчууд бол энэ номны агуулгыг бол би яг одоо ярмааргүй байна. Ээжүүд маань өөрсдөө энэ номыг заавал унших хэрэгтэй.
Яг тэр Америк ээжийн амьдрал яг л бидний Монгол ээж нэмэн л яг амьдралыг дурдаад байгаа юм шиг надад санагдсан. Тийм. Франц ээж нар яг гайхалтай гэж хэлэхээс илүү тэрийг амьдралд дадал зуршил болгож чадсан юм. Тэр мундаг санагдсан. Аха. За мэдээж би ч нөгөө нэг хоол их хоббитой бас нөгөө нэг хүүхдийнхээ хоолнд анхаардаг учраас бас яг тэр Бибиоско номноос надад хамгийн тод үлдсэн олыг хоолны сэдв байсан. Яг хоол Францчууд яаж хоолнд харддаг. За хүүхдийг 4 удаа өдөрт хооллох хэрэгтэй тийм. Өглөөс ирсэн цаг, баг үдийн цаг, тэгээд үдээс хойш хоол, за орой хоол гэж байдаг. Одоо жишээ нь ийм хүүхдүүд байдаг шүү дээ тийм. Одоо манай охин бол ийм л дээ өглөө босоод одоо нэг өндөг гой баяжуулсан ногоо энэ төр идчих юм бол өдөр нь аягүй бас хөнгөн тараг мараг уугаал тий уураг ихтэй хоол идчихвэл за тэгэл 4-5 цаг үед гой хоолоо идчихнэ оройн 2-6 цаг тэгээ 7-8 цаг үед жимсмс идчихдэг харин эсэргээрээ өглөө нөгөө нэг зарим тохиолдолд бид хоёрын гэдэгтэй сүтэ будамудаа тий өвд милийн төр идчихвэл үдээс хойш нь бас жоохон хөнгөн зүр талхмаалах идчихдэг тэгэл бас орой хоолоо иддэг 4-5 цаг хоолоо иддэг тэг 6-7 цаг иддэг. Хүүхдийг өдөрт ер нь 4 удаа маш чанартай болох хэрэгтэй. За хүүхдийн цадах, өлсөх мэдрэмж хоёр бол маш тодорхой. Бас тэрийг хүүхдэд мэдрүүлэх хэрэгтэй гэж номнуудад бичсэн байдаг. Ер нь янз бүрийн сайтууд дээр ч гэсэндээ хүүхдэд энэ нь яг юу хэлээд байгаа гэдгийг би ойлгохдоо Бибиоско гэдэг ном дээр хүүхэд 9-12 цагт 9 цагт өглөөний цай уусан л 12 цаг хүртэл юу ч иддэг. 12 цагт өдийн хоолоо эцэн л 4 цаг хүртэл юу ч иддэг. 4 цагт десертээ эцэн л оройд 7-8 хүртэл бас юу ч иддэг. Энэ хооронд хүүхд яадаг вэ гэхээр одоо сурч боловсрон танин мэдэн те. Тэгээд хүүхэд өлсдөг. Өлссөн хүүхэд яах вэ? Хоолоо мэдээж маш сайн идэнэ. Тэгэхэд бид нар эсэргээрээ ингээл борцог марцог те ингээл ааруул зарайлал. Тэгэл манай хүүхд өсөөд агааж мэддэггүй цадаад агааж мэддэггүй те манай зарим тийм манай охин ч гэсэн тэгдэг ер нь бол бид хоёрын нэг ингээл амьдралтаа хэрэгжүүлэх гэдэг. Гэтэ ер нь бол яг тогтмол хоолоо иддэг. Тий. Тэгээ яг ингээд анзаарч хахад бол 9-д юм эзүүхт 12-т бол хоолоо заавал иддэг голтны мэдээг. Мэдээ шингэн болгоно. За 12 цагт хоолоо сайн идзүүхэд 4 цаг болтол те ингээл байж л байдаг голт нь унтаж мунтаал. Харин босоод ирэхэд бол яг л өссөн байдаг. За Францчуудын нэг давуу тал нь тэр 4-5 цаг бол десертний цаг гэдэг те. Хүүхэд өдөрт нэг л удаа амттай мэдэх ёстой. Гэтэ нэг дор идэх ёстой. Одоо сүүлийн үеийн эмчнэр бас өглөөд байгаа те хоол буруу зөв хооллож те чихэр газтай ундаа талах нарийн бохитыг идснээс хүүхдийн шүд маш их орхотод байгаа штэ. За тэр нь хүүхэд өдөрт тасралтгүй нөгөө нэг чихрэн боо гурилын идэх юм мэдээд шүд цаараад байгаа. Тэгээ би ойлгохдоо Бибиоско дээр л яг тэгж гардаг байхгүй юу? Хүүхдэд десертний цаг гэж нэгэдэг. Тэрийг нэг дор идэх ёстой. Одоо шүдний эмчнэр бас яг тэгж зөвлөд байгаа тий. Хүүхэд нэг дор л чихэр шоколад ундаа гэдэг ёстой. Яг идэж болно. Гэтэ тэрийг нэг дор идэх ёстой. Тэгэж өдөржин тасралтгүй идэж тэгж амыг байнга бохор болгож болохгүй нян үрждэг. Тэгээд Бибиоско гэдэг дээр болохоор яг 4-5 цаг десерт иддэг. Хэрвээ годамжинд явж байгаад хүн одоо хүүхдийн хараатай нэг чихэр чим шоколад өгвөл тэнийг маргаашин 4-5 цагт иднэ л гэж ойлгодог. Тэгэхээр энэ дадал зуршил бас бидний амьдралд маш хэрэгтэй юм шиг байгаа. Бас гоё амьдралд гоё тушаад үзэх хэрэгтэй. Хүүхэд маань төвчж гэнэ үү? Гол нь бас тэр чинь хүүхдэд төвчээр айгуу суудаг. Тэгээд тэр Америк ээж бол бүр маш их гайхсан мэдэн штэ тий. Хүүхд яаж ингэж төвчээд байна гол нь. Франц ээжүүдийг одоо хатуу ээж гэх үү? Ямар хүн гэх үү гэдэг айгуу гоё бичсэн байдаг. Тэр номыг бол би хүүхдийн тэр сурган хүмүүжүүлэх тал дээр тий. Хүүхдийг яаж гоё хүн, бие хүн болгох тал дээр, яаж биеэ даах тал дээр, яаж зөв олох тал дээр энэ номыг заавал унших хэрэгтэй л гэж бодож байгаа. Манай ээжүүд маань ч гэсэндээ маш их хэрэгтэй ялангуяа хүүхдээсээ хүндэрч яг ч өөртөө цаг гаргах уу гэдэг тэр талаар бичсэн байдаг. Тийм. За миний хувьд гэх юм бол ер нь яг л Монгол ээжүүд шиг юм байна. Тий өглөө яг нөгөө 8-9-ийн хооронд каш тутангаа иддэг. Тэгээд баг үдийн үед 11-ийн үед бас л нэг тарагч юм уу тий яг л ингээд нэг хөнгөн юм өгдөг. Тэгээд 1-ээс 2-ын хооронд яг өдрийн хоолоо идээд тэгээд унтаад өглөө босч ирэхээр нэг за 3-4-гээ босч ирэхээр нь бас нэг хөнгөн юм өгөөл за 5-6-гийн үед оройн хоол гэдэл яг л ингэж үргэлжилдэг юм байна. Тэгэхээр яг энэ санаагч гэсэндээ яг хэрэгжүүлмээр санагдаж байна. Тийм гол нь л тэр хүүхдийн цадах өлсөх мэдрэмж тэрийг л хүүхд аягүй сайн мэддэг байх тийм. Би өлсөд байна, би цадсан байна гэдгээ бас илэрхийлж чаддаг байх хэрэгтэй л гэдэг юм лээ. Хүүхдэд ногоо тэгээ цагаа идэ мах.
Тэгээд үр тариа бол маш зохистойгоор ирүүлээд тэгээд хооронд ингээ гоё зохицуулаад тий өглөөний юу ийцэн бэлээ өдрөний юу ийцэн бэлээ гэд өгөх хэрэгтэй. За тэгээд энэ дээр нэг зүйлийг бас дахиад нэмээд дуртаад хэлчихэ. Энэ юу вэ гэхээр эрүүл зөв одоо тий цуснах сайхан хэмжээ одоо доктортой байлгах ч юм уу тий эрүүл зөв хоолтой хүний тавг ямар байх ёстой вэ гэд одоо бид нар хоол зүйч хазаагаад багшийн сургалтын дээрээс миний хамгийн сайн сурч тогтоож авсан зүйлээ тавгийг хэрвээ та 100% гэж үзэж байгаа бол жимс ногоо 50% нь 25% нь үр тариа 25% нь уураг буюу мах байх ёстой мөлий. Одоо ингээд яг намайг ингээд хэлэнгүүт бүгд ингээд тавганд хоолоо бодож байгаа би юу ирүүлдэг вэ гэх тий. Тэгэнгүүт бид нар нөгөө ингээд цойвон будаа тарамууд яг 50-50 биш тий. Бараг 60-40 ч юм уу тий. Ногоо бол байдгүй. Гэтэл бидний нийтгээд байгаа тэр ногоо чинь бүх төрлийн өвчнөөс сэргийлж бас тэр бүх амин дэм бидрийг ингээд сэргээж идэг. Одоо бид нэр ингээд хүүхдээ эрүүл зөв хоолно гэж яриад байгаа нь ирээдүйд эрүүл саруул хүнийг л бий болох гэдэг байгаагийн нэг хэлбэр шүү дээ тий. Хүүхдийн эрүүл зөв хоолт гэхээр ээжүүд маань яг 2 нас хүртэл гэж ойлгоод байдаг. 2 хүрээл нөгөө хүүхд маань цэцэрлэгт орчдөг. Тэгээ нөө цэцэрлэгийн хоолнд юу хүснэ гэдэг болчдөг гэдэг. Тэгээд 2 нас хүрсэн хүүхд мэдээж бүх төрлийн хоолыг иддэг болчдөг. Тэгэнгүүт орой ирээд гэрийн хоолыг иддэг. Гэрийн хоол мэдээж л бид нар чинь энгийн л хоолоо иддэг хүмүүс шүү дээ. За тэгэнгүүт ээжүүд маань манай хүүхд ууган ногоо иддэг байсан. Одоо ер сэтгэл болсон. Энэ бол яг л дадал зуршил. Тэг цэцэрлэгт явдаг хүүхдэд 7 хоногийн хагас бүтэн сар заавал нэг удаа өөртөө зориулж тэр гоё хоолыг заавал хийж өгч байгаарай ээжээ те. За тэгээд оройн хоолнд нь тэр өөрийнх нь дуртай ногоог тусдан жирнээд ч болтгоо те. Тэг ногоог ингэж мартагдуулахгүй идүүлж явах хэвээр. Хүүхд бол айгүй хурдан мартдаг, бас айгүй хурдан сандаг. Тийм болохоор ээжүүд маань 2 нас хүртэл нь айгүй гоё хоололж яснаа тэгээд ажил цэцэрлэг гээд тэг гэрийн хоолнд хараад залгартаад эхэлж шууд залгартаад эхэлдэг. Тэнгүүд нөгөө нарийн ширээ ногоо нөгөө гоё бэлдсэн нөгөө нэг тий ходоод гэсэн байхгүй болчих гээд байдаг. Тийм учраас энэ одоо тий хүүхдтэй өсөж байгаа энэ эрүүл зөв хоолтой гэр бүлдээ өсөөд орой алган тий хүүхдийнхээ хаашиг тийм гоё эрүүл чанартай хоолыг иддэг байгаасай гэж яад боддیں۔ Тэгээд энийг юу нэг амьдрал дээр гоё зөв дадал зуршил болох нь чухал аа. Хүүхдтэй өөрийнхөө олноос өгөх биш, өөртөө хүүхдийнхээ олноос идья гэдэг ааш тий. Тий, яг үнэ. Тийм тий. За тэгэхээр гандимаа маань подкастыгаа төгсгөлд одоо эцэг эхийн гаргадаг хамгийн том алдаа юу гэдэг вэ? Тэгээд өөрийнхөө бас дахиад нэмж хэлмээр байгаа нэг зөвлөмжөөл хэлээд би гурлаа подкастад басгая тий. За тий. За ээж аавуудын гаргадаг том алдаа гэж одоо яг одоо л нэг бодогдож байгаа юм байхгүй. Гэтэ ээжүүдтэй хандаж илгээд одоо энэ подкастыг мань сонсож байгаа ээж нар агаал нэг зүйлийг хэлмээр байна. Хит бити яраарай. Бас хит бити оройтуулаарай. Тэ? Зарим ээжүүд маань хүүхдээ ой хүртэл бантангаар холсон. Одоо би юу өгөх вэ гэж асуудаг. Гэтэл хүүхэд 8 сартаа тий 6 сартаа одоо тэр өнгөнгийн ногоо гой шинжиж хэлтэй жимс тэгээл тэр нөгөө нэг янз бүрийн цутан ботон гэдээ сурцсан байдаг. Ой хүрсэн хүүхэд бол жоо оройтчих гээд байдаг. Яг хоолтын хувьд бол тий хит ингээл тий ногоо ялгах, дургу байх тий ерөөс амьдралд нь суугаагүй цоо шинж зүйл шиг харах гээд байдаг. 8 сартаа хахад нь одоо нөгөө хүүхэд чинь тий бүх зүйлийг ингээд яг ингээд санийчих ингээд ходоод гэдсэн ингээд дадал зуршил ингээд тэр бүр ингээд яг суугаагүй байдаг. Яг тэр үед нь ингээд тэр жимс ногоодоо танилцуулаад тий ингээд гоё өгөөд эхэлчихвэл яг зүгээр байдаг аахгүй юу? Тийм учраас хит бити оройтаарай. За хит битгий яараарай гэдэг маань за янз бүрийн бичлэг зураг үзээд тий айлын хүүхдүүд ийм юмэг ингэж сайд чинь миний охин яагаад идэхгүй байна гэдэг. За тийм учраас юу яараа хүүхдтэй тухайн сардан тохироогүй хоол хүнс шүдэнд нь тохироогүй тэгээ ходоод гэсэн боловсруулчихдаггүй хоол хүнсийг бас бити өгөөрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд бидний урилгыг хүлээж авсан гандимадаа маш их баярлалаа. Тэгээд чинээр эхэлж байгаа ажилт нь болон группийн ажилт нь өндрөөс өндөр амжилт хүсье. Амжилт хүсье. За тэгээд зөндөө олон мундаг ээжүүд байгаа. Тэгээд энэ олон ээжнээс бас тий хоёрын хоёр дахь подкаст байсан баха тий. Тийм байсан. Тийм ингээд намайг урьж оруулсан маш их баярлалаа. Үнэхээр их завгүй байсан учраас
айгүй олон өдөр хаашилсан. Тийм тэрэндээ бас уучлалаа. Энийг ингээд хийсэн зүйлийг хэрэгтэй мэдээлэл гэж үзээд ингээд шөнийн 2 цагт подкаст бичиж агаад. За хоёр ээжтэй маш их баярлалаа. За баярлалаа. Баяртай. За баяртай.